Ингээд ихний мэдээлэл багшийн цалин үсийг нэмэгдээ өмнө авдаг байсан заа харгын нэгдлийн ахлагчийн нэмэгдлийг хасна нь сургалтын үйл ажиллагаанд эргээд халтай шийдвэр болсон гэдгийг багш нар хэлж байна. За мөн нийслэлийн багш нарын ачааллын нэмэгдлийг хувьсах зардлаар тооцож олгоно гэж байсан үгэндээ хүрэхийг багш нар боловсролын сайдаас хүслээ. 57-р сургуулийн багаангийн багш Болормогийн хувьд мэргэжлээрээ ажиллаад 10 жил болж байгаа. За түүний үндсэн цалин өмнө нь сая 486 мянган төгрөг байсан. За үүн дээр хоол унаа, зэргийн нэмэгдэл нэмэгдээд 1 сая 800 мянга орчмыг гар дээр авдаг байжээ. За харин одоо цалин нь 50% нэмэгдээд 2 сая 200 мянган төгрөг болсон гэж байгаа ч за гар дээр авч байгаа цалин өмнөхөөс ялгаагүй байна гэдгийг хэлж байсан юм. Гар дээрээ сая 800 мянган төгрөгийн цалин авдаг байсан. За тэгээд одоо болохоор сая 1 сарын цалин бол 2 сая төгрөгийн цалин авсан. Тэгээд тэндээсээ одоо ингээд танагдаад энэ тэрэ болоод татвар нь бас нэмэгдсэн болохоор ер нь бол дүндээ дүн байхаа л гэж бодоод байна. 100 хэдээс 200 мянган төгрөгийн нэмэгдэлтэй байгаа даа. 1 сарын цалингаас. За яг 500-аас 700 мянган төгрөгийн хооронд нэмэгдэх байх гэсэн төсөөлөлтөй байсан. Гэвч тэр маань хамаагүй багасаад за 150-аас 200 мянган төгрөгийн нэмэгдэлтэй болцсон болохоор ерөөсөө одоо энэ цалин нэмэгдсэн гэсэн юу байхгүй байгаа байхгүй бодол. Тэгээ эндээс болоод нөгөө 1 сарын цалингаа хараад тэрнээс болоод бүр нөгөө ажил хайсан энэ тэр ямар ч үр дүнгүй үйл ажиллагаа болсон байна л гэж ойлгочдөг үнэ даа. Тэр хасагдсан нэмэгдлүүд ямар ч оновчгүй шүү дээ. Жишээ нь бид нар чинь одоо мэри зарчмаар явах юм бол тийм ээ. Одоо багш түүх нийгмийн ухааны одоо 7-8 багшийг заа харгын нэгдлийн ахлагч удирддаг тийм ээ. Тэр одоо ажиллагчийг үүргийнхаа төлөвлөгөө гаргаж за дээр нь сургалтын менежер нэгдлийн ахлагчтай уулзсан нэгдлийн ахлагч нар багш нартайгаа уулзаж үйл ажиллагаагаа явуулахад амар байсан шүү дээ. Одоо тэгээ секц ахлагчгүй хэн удирдах юм мэргэжлийн багш нарыг цалин өсгөмж тийм ээ. Тэгэд энэ бол бас байж болохгүй асуудал гэж харж байгаа. Одоо энэ хүн бол гурван одоо том улс төрийн алдаа хийжлээ шүү дээ. Нэгдүгээрт нь төс дутуу тооцоож дутуу төсөв батлуулсан. Хоёрдугаарт нь одоо цалингийн бүтцэд хилцээрээр өөрчлөлт хийх хэрэгтэй. Хилцээрээр. Тэгээ үйлдвэрчний хэвлэлтэй хилцээр суужгаад бүтцэд өөрчлөлт. Гуравдугаарт нь хувьсах зардлын тогтолцоог энэ хүн 2 жил тутам шинжил засгийн газар батлуулах хэрэгтэй. Энэ үүргээ биелүүлж чадаагүй учраас өнөөдөр ингээд энэ боловсролын салбарыг чинь ингээд өмнө самуу одоо оролцдог шүү дээ. Төрийн ба хувийн сургуулийн ялгааг арилгах хамгийн том механизм нь нэг хүүхдийг сургах хувьсах зардлын тогтолцоо юм а. Орон нутагт ажиллаж байгаа багш орон нутгийн нэмэгдэл авдагч нийслэлд ажиллаж байгаа багш түүнээс илүү олон хүүхэдтэй ажилтдаг нь үнэ. За иймээс дээрх зарчмаар ажиллаж байгаа хүүхдийн тоогоор цалин өсөө бодуулах шаардлага харагдсан.